1862 оны 7-р сарын 4-ний зуны 1 өдөр Лондон хотын дундуур урсгах Темза мөрнөөр Оксфордын их сургуулийн Христсүм коллежийн математикийн багш найзынхаа хамт 3 бяцхан охиныг завиар зугаалуулж явжээ. Хэдийгээр халуун өдөр завьтай зугаалах нь сэрүү татаа цайхан ч намуухан урсгалаар айжуухан хүүхэн бяцхан охидыг уйдаж эхэлсэн учраас завийг сэлүүрдэж явсан Оксфордын багш Чарльз Льюдвич дооцсон газар дээрээ нэгэн үлгэр шууд зохион ярьсан нь хожим та бидний сайн мэдэх Алиса гайхамшигын оронд хэмэх зохиолын үндэс болсон юм. Гэхдээ уг зохиолын мөн чанар нь эхлэлшихэд хэмж гэгээлэг бусаагаад зохиолч нь бидэнд яг л Алиса охины ундаг нөх шиг асар гүн бас хэр зэрэг олон салаа гэдэгт мэддэхгүй тийм л сонирхолтой ертөнцийг онцлон үлдээсэн билээ. Тэгвэл өнөөдөр сонгодог бүжгээр дамжуулан энэ зохиолын гүн рүү жаахан ч гэсэн нэвтрэх гээд үзье. Мөн энэ зохиолын зарим гол онцийг подкастын төгсгөлтөнд тайлах учраас дугаараа дуустал нь үзхийг амжилтан зөвлөж байна. Угаасаа хамгийн сүүлийн хэсэг нь хамгийн амттай нь байдаг үсттэй. Нар гисэн зуны 1 өдөр Оксфорд хотод амьдардаг Лидл овогтой нэгэн гэр бүл гэрийнхэн гадаа суугаад найз нөхдийнхөө хамт цайлж буугаар балетын үйл явдал маань эхэлдэг. Энэ үеэр тэдний гэр бүлийн дотны найз мөн энэ зохиолыг бичсэн Льюис Кэррол эгчдүү гуравт сонирхолтой түүх ярин хөгжөөж байлаа. Тэгээд Льюис яг тэр гурвын зургийг авах гэж байхад цэцэрлэгчийн хүү Жек орж ирдэг. Эгчдүү гурвын нэг нь болох манай гол дүрийн баатар Алиса уг хүүтэй дотн найзалдаг байв. Хүү түүнд цэцэрлэгээс түүсэн улаан сарнаагаа өгөхөд охин жимсний чагналтай жигнэмгээр хариу барьдаг. Гэтэл үүнийг нь мдээгүй Алисагийн ээж Жекийг жигнэмэг хулгайлсан хэмээн буруутгаж хөөрхий хүүг ажлаас нь халчихав. Хэдийгээр охин түүнийг хулгайлаагүй гэдгийг мэдэж байсан ч юу ч хийж чадсангүй. Хий димэл араас нь уйлаад хоцороход Льюис түүнийг аргадаж сатааруулдаг. Ингээд Льюис яг Алисагийн зургийг авахтаа зэрэгцэн. Орчин тойрон нь нэг л сонирн болж Льюис тэр хоёроос бусдынхан цаг хугацаа будааширсан мэт болдог. Үүнтэй зэрэгцээ Льюист сүүл ургаж цагаан тулай болдог ба тэр ширээн дээрх том бялав руу ороход Алиса охин бас цагаан тулайн араас дагаад яв. Ингээд бялав руу яваад ортол эцэс төгсгөлгүй үргэлжлэх урт хонглоор Алиса унаад л байлаа. Жухам хэр удаан унсан нь бас хэр хол замт болсон тодорхойгүй ч Алисаныг мэдхэд нэгэн олон хаалга бүхий урт хонголд зөөлөн газардсан байв. Охин сониучирхан нэг хаалгыг нь арай гэж онгойлгот дотроос нь бундын хатан хүзрэн цэргүүдийнхээ хамтар ууртай наргагүй гарч ирлээ. Тэр дунд цагаан тулаанаас гадна цэцэрлэгчийн хүү Жек улаан хатны зарцуулсан байх ба мөн л жигнэг хулгайлсан хэрэгээр бундын хатанд хөөгдөж байх юм. Тэр хоёр Алисаг аюулгүй байлгахын тулд араас нь даахгүй байхыг сануулдаг. Гэвч юу болоод байгаагийн учрыг ойлгоогүй Алиса Жекийн унагаасан улаан сарныг олоод тэр хоёрын араас явахаар шийдэв. Даанч нь олон хаалгануудыг онгойлгох гэсэн ч тэд онгойсонгүй. Тэгж байтал азуулж нэг жижигхэн хаалга онгойвол цаана үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг түрээлэн байх ба Алиса түүгээр орох гэтэл багтахгүй. Гэтэл хаанаас ч юм гинтэл үүнийг гэсэн бичгтээ нэгэн лонх буугаад ирэв.
Дотор нь юу байгааг мэдэхгүйч Алиса ууж орхисонд толгой нэргэж биеийг агшсаар нэг л мэдхэд тэр ямахын төдий хэмжээтэй болсон байлаа. Ингээд нөгөө түрүүн багтаж чадаагүй хаалгараа орох гэсэн ч энэ удаад хитрхи жижиг болчихсон байсан учраас бас л хаалганыхаа бариулд хүрч чадсангүй. Ингээд л яахаа мэдэхгүй бухимдаад байж байтал гинтхэн л нэг кекс гараад ирдэг юм байна. Алиса кекснээс эзэл бүр өмнө нь байснаасаа ч илүү томорчв. Ингээд нэг бол зах замбраагүй томорч эсвэл хитрхи жижиг болоод байгаадаа бачимдсан охин яахаа мэдэхгүй уйлж гарлаа. Даанч охин хитрхи том болчихсон байсан учраас нулимсууд нь цугларсаар далай тэнгис болгон тэр. Ингээд өөрийнхөө нулимсан далайд сэлэн явах зуртаа хүн шиг уцалсан төрөл бүрийн хачин сонин амьтдтай таарлаа. Тэгэж байтал гинэтхэн л цагаан тулай гараад ирэв. Цагаан тулай хаашаа ч юм яарсан шинжтэй халаасан дах цагаа байн байн шалгана. Тэгээд тэд асар том сонины цаасар хийсэн онгоцонд суугаад нэг газар түрлээ. Тэнд нь хоёр мэлхий улаан хатан хаантай модон бүрэнцэг тоглох урилгыг гүнгийн аваад өгөхөөр ирсэн ч байшингийн наан нь Алиса байсан учраас түүнд гартуулан өглөө. Алиса өлхийдөө жаахан хүүхэд ийм орчинд байх нь зохисгүй хэмээн санаж хүүхдийг автал нүүр дүүрэн жигтэй энийг хийсэн чийшрмөр гарч ирэв. Охин өөрөө бяцхан муучаатай учраас түүнээс огтхон ч айж зочсонгүй. Энэ хооронд тоогооч тогоон дээр буцалж буй хоол руу перц хийгээд л байхаа сүулдээ бүр хүүхэд рүү хүртэл перц цацхан дэр. Хэрэг явдал нэг л бишдсэнийг мэдсэн Алиса түүнийг авч гараад харсан чинь нөгөө хүүхэд нь гахаа болж хуурсан байв. Тэгээд шокносоо гарч амжаагүй байтал нөгөө сонин гүнгийн авахаа гахаа болсон хүүхдийг Алисагаас булаагаад гэрлүүгээ орлоо. Алиса ийхүү айдас тавтан байх хооронд аз болж цагаан тулай бундын хатны зарц болсон Жек хоёр гарч ирэв. Алиса тэр хоёртой хамт явахыг хүссэн ч бундын хатанд харагдвал хитрхи аюултай учраас тэр хоёр Алисаг араасаа дагуулахын тулд нүдийг нь боогоод орхидог. Нүдэ боолгоод үлдсэн Алисагийн өмнө хачин сонин чэшрмөр гарч ирлээ. Тэгэхэд баярлсан охин түүнээс эндээс би ямар замаар цаашаа явж болох вэ хэмээн асуусанд муур "Эн чинь таны хаа очих гэж байгаагаас л хамаарах зүйл шүү дээ" гэхэд Алиса хариуд нь "Хаашаа ч явсан яах вэ" гэв. Гэтэл муур "Тэгвэл ямар ч замаар явсан ялгаагүй шүү дээ" гэлээ. Тэгэхэд нь Алиса ямар нэг газар хүрчил байвал хэмээн өмнө хэлснээ тодтогон арай таймтай хариулт авах гэсэн боловч муур "Аанаа л яваад лэвэл та сансандаа хүрэлгүй яах вэ" хэмээн тоомжиргүйхэн хариулдаг. Ингээд чэшэр муур алга болж Алиса нэг мэтгэд малгайчин 3 сар туулай унтаахай хулган 3 дээр хүрээд ирэв.
Тэр гурвын галзуу цайлагнаас залхаж холдсон Алиса төөлөр хорхоодоо таарвал тэр түнд нэгэн мөнгө өгдөг. Охин мөөгнөөс идтэл нөгөө анхны урт хонгил гарч ирэхийг сацуу. Би энэ жижиг болсноор энэ удаад шидэт цэцэрлэг рүү орох хаалгаар багтаж орж чадав. Гэтэл Жэкч бас тэнд байжээ. Ингээд тэр хоёр тухтай уулзаж амжаачгүй байтал төдөлгүй бундын хатан гарч ирээд юугүй Жэкийн толгойг ав гэж зандран тушаав. Бундын хатны бараа улагсдын тунд цагаан тулаа бас л их сандарсан шинжтэй явж байх бөгөөд Алисаг давуулан хатны араас яарвчлан явлаа. Алиса явсаар бундын хатны цэцэрлэгт хүрээлэнд ирвэл хөзрөн зарцнаар цагаан сарнайг сандарсан байдалтай улаанаар будаж байхаж. Алиса яагаад ингэж байгааг нь асуувал тэд анхнаасаа улаан сарнаа тарих ёстой байсан ч үрийг нь андуураад цагаан сарнаа тарьсан байснаа хэлдэг. Харин бундын хатан цагаан сарнайг жигшин зэвүүцдэг учраас тэд ийхүү толгоогоо ахуулахаас айсандаа хийсэн хэрэгээ нунд алдлах гэж оролдож байгаа нь инээж. Тэгэж байтал бундын хатан ч төмөн олон дагуултайгаа ирэв. Хатан цагаан сарнаануудыг хараад уурсан хэлгэнсэндээ мэдээч хэрэг нөхөө гурвын толгойг авахыг тушаадаг. Гэвч тэр гурав амжиж зугцсанд замдалчин хий димэл тэрүүгээр нэг хайхан тэр. Гинтхэн л эмгтээлэг энерги нэгтгэжсэн хатан бүжгийн авьяасаа гайхуулах гэдэг боловч түүнтэй сайн дураараа бүжиглэх хүн байсангүй. Харин цаана зогсох замдалчин харснаасаа болоод зарцнаар хүчлүүлсэн байдалтай хатныг дэмжин бүждэг.
За ингээд бүтэлт ээж гэх үү, ив хавгууч гэх үү бүжгийн өндөрсөн хатан өнөөх гүнгийн авхан хамт модон бөөрөмцөг тоглож эхлэв. Энэ үеэр хатан хичнээн булхаадсан ч гүнгийн авхаа хатан ханаас илүү тоглосон учраас мөн л ааш нь хөдөлж толгойг нь авах ял тулгадаг. Аз болоход тэнд хаана нь юу болж байгааг нь мэддэхгүй. Хитрхи замх замбраагүй байсан учраас Алиса он хооронд гүнгийн авхааг цугтахад нь тусалдаг. Тэгж байтал Жек дахин гарч ирснээр Бондын хатанд баривчлагдж шүүх танхим руу явлаа. Шүүх танхимд цагаан тулай, төөлөр хорхой, гүнгийн авхай, малгайчин, 3 сар тулай, унтаахай хулгана гэд бүгд л цугларсан байв. Мөн хаан хатан хоёр ч бараа болгосныхаа хамт байлаа. Шүүх хурлын үеэр малгайчнаас ахуулаад бүхэл гэрчүүд жигэн мөргөн шунах боловч гагцхүү зарцууг л буруутгаж байв. Хэдийгээр хаан түүнийг өөрийгөө өмгөөлж үг хэлэх ёстой гэж шаардах боловч энэ нь төдий л үр дүнд хүрсэнгүй. Иймээс Алиса бодит ертөнцийн жигнэмэг хулгайлаагүй найзаагаа хамгаалж үг хэлж чадаагүй ч харин энэ галзуу учир нь олдохгүй их замбраагүй ертөнцид найзаагаа шүүх хурал дээр олонний өмнө зоригтой хамгаалснаар тэнд хуран цугларсан олны сэтгэлийг эргүүлж тэр хоёр хамтдаа хатнаас бусад бүх хүнийг өөрсдийнхөө талд оруулж чаддаг. Гэтэл хатан өөрөө сүхэрэн цаазыг гүйцэтгэхээр дайрхан тэр. Ингээд хөл толгой нь олдохгүй бөөн өмнө дунд Жек, Алиса хоёр цагаан тулай болон гэрчүүдийн тусламжтайгаар зугтахыг оролдсон ч хатан тэднийг олоод харчихв. Орхох боломжгүй болсон Алиса нэгэн гэрчиг дүлхэн угаахад тэр нь өөр хин нэгэн дээр унаж улмаас шүүх танхим даяараа яг л домино тоглоом шиг араасаа нуран уснаар энэ завшааныг ашиглан хаанч дарангуйлагч хатныг чимээгүйхэн тулхан унгаадаг. Учир нь үнэндээ тэд бүгд ердөөлнийг хөзөрнөд байв. Ингээд Бондын хатны дарангуйлтай ертөнц нуран унахад Алиса ч зүүднээсээ сэрхэн тэр. Гэхдээ тэр зүүднээсээ сэрэхдээ насан турсан бүсгүй болсон байх бөгөөд Жигч түүний хажууд орчин үеийн хувцастай сууж байлаа. Өөрөөр хэлбэл тэр хоёр өсөж томорчээ. Ийхүү балет маань амар сайхандаа жаргав. Гэхдээ өнөөдрийн дугаар маань амар сайхандаа жаргах болоогүй байгаа шүү. Алиса гайхамшигын оронд зохиолыг хүчсэн Чарльз Додж нь Викторийн хатан хааны хаанчлалын үед амьдарч асан математикч, шүлэгч, шог зохиолч, зохион бүтээгч, мөн згээрл зурагчин, түүгээрч үйл барам, сахил хүртсэн шашны хэрхэмтэй хүн байж. Тэр бээр уран бүтээлээ Льюис Карл нэрээр хэвлүүлдэг байсан бөгөөд нэрийнхаа эхний хоёр хэсгийг буюу Чарльз Людвиг гэдгийг латинаар Carolus Ludovicus болгосон бөгөөд үүнийг эргээд англи хэл рүү гэхдээ хөрвүүлэн болгосон нь Льюис Карл болсон аж. Ийхүү тэрээр уран бүтээлийнхаа нэрийг
түүнийг Льюис Карл нэрээр тойрдог болжээ. Чарльз 1832 онд Английн Чишир мужид 11 хүүхэдтэй шүтлэгтэй ёс уламжлалаас ахдаг өнөр өтгөн айлын гэр бүлд мэндэлсэн байна. Даанч баг байхдаа хүн дээр өвдснөөс өрөөсөн чихэн сонсголгүй болжээ. Мөн дараа нь хөхүүл ханиад хүнд туснаас болж насан туршдаа уушгин муудсан байна. Үүнээс болоод ч тэрүүтэр ярихдаа тийм ч сайн биш ээрдэг байсан учраас санаа бодлоо шууд илэрхийлэн ярихаас илүү өдрийн тэмдэглэл бичдэг болжээ. Ийхүү тэрээр ярихдаа муу байсан ч багасаа гавл толгойтой математикт авьяастай хүүхэд байсан байна. Тиймээс тэрээр Оксфордын Христийн сүмийн коллежид суралцсан хожимо тэндээ багшлах болжээ. Түрүүн хэлсэнчлэн тэрээр гавл толгойтой математик сонирхолтой байсан учраас онцох үгийн сүлжээ мөн математикийн таавар бодох тун дуртай нэгэн байв. Тиймээс Жин авьяас чадвар нь түүнийг гайхалтай зохиолч болгосноос гадна математикчүүдгөө Чарльзыг энэ номороо логикийн хязгаарыг шинжин судалсан гэж үздэг. Учир нь тэрээр уг зохиолдоо математикийн таавар, стратегийн тоглоомудаас санаа авч бүх зүйл уруу хөмөрсөн мэт санагдах хөгжилтэй онцох таавраар дүүрэн гайхамшигт ертөнцийг бүтээж өгсөн юм. Мөн үүнээс гадна Чарльз математикийн олон чодлого зохиосон байдаг. Тэдгээрээс нэг алдартай бодлогыг нь одоо танд сонирхуулъя. Харин та бодлогыг уншиж дууссаны дараа бичлэгээ төр зогсоож байгаад уг бодлогын хариу гаргах гээд нэг үзээрэй. Хэрэв 100 байрлагчин өдөрт 10 цагаар ажиллавал 100 фут урт ханыг 10 өдөр барьж дуусгана. Тэгвэл 10,000 хүн яг ийм хугацаагаар ажиллавал яг ийм урттай ханыг хэр хугацаанд барьж дуусгах вэ? Магадгүй ингэж сонсоход арифметикийн дөрвөн үйлдэлийг мэддэг хүн бүрэл хариуг нь бодоод гаргаад ирэх юм шүү. Юу нэм сонирн байна гэж бодож болох юм. Гэхдээ тэгвэл хариулт нь хідэж гарсан байсан. Энэ бодлогын хувьд зөв хариулт байж чадахгүй гэвэл танд ямар санагдаж байна? Харин Чарльз өөрөө энэ бодлогоо хэрхэн тайлсан гэж зөв хариулт нь 10,000 хүн ийм урттай ханд багтаж чадахгүй. Үүгээрээ Чарльз заримдаа логик сэтгэлгээ биднийг хэрхэн төөрөгдүүлдэг, зөв гэж бодсон юм маань үнэндээ буруу байх талтайг харуулах гэж оролцсон юм. Түрүүнд урдсанчлан Чарльзын олон сонирхлын нэг нь яа харахгүй тухайн үеийн төдийгүй одоо хүртэл хүн төрөлхтний хувьд чухал болсон гэрэл зураг байлаа. Тиймээс ч балетын эхэнд болон төгсгөлд Чарльзыг зургийн аппараттай байгаагаар балет дээр дүрслэн харуулдаг. Тэрээр олон алдартай хүний зургийг авч байсан юм. Гисэн хэдий ч ихэвчлэн хүүхдүүдийн зураг авдаг байсан бөгөөд ялангуяа нэгэн бяцхан охины зургийг хамгийн олон удаа авчээ. Энэ бол Чарльзыг санаанд оромгүй алдар хүндэд хүргэсэн хүн төдийгүй түүний насан туршийн онгод тэнгэр болсон Алиса Лидл юм. Охины аавыг Хенри Лидл гэдэг байсан бөгөөд Чарльзын сурдаг Оксфордын Христийн сүмийн коллежийн декан хүн байжээ. Тиймээс Чарльз тэднийхтэй ойр харилцаатай байв. Түрүүнд урдсанчлан тэрээр Алиса гэгч дүүсийнхэн хамт Темза мөрний дагуу заваар авч явж зугаалуулдаг байлаа. Тэр дундаа Алиса охинтой илүү дотн байсан бөгөөд зохиолын гол дүр болсон Алиса охин өөрөө Чарльзыг энэ үлгэрээ бичиж дурсахыг хүссэн байдаг. Тийм ч учраас Чарльз охины хүсэлтийн дагуу үлгэрээ цаасан дээр буулгаж, ингэхдээ өөрийн гараар үлгэрийнхаа үйл явдлыг зурж, мөн охины гэрэл зургуудын хамтаар уг номоо бэлгэлж байжээ. Тэгж байтал хэдэн нөхд нь энэ үлгэрээ хэвлүүлэхийг ятгсан байна. Ингээд Чарльз уг номоо хэвлүүлсэн нь тэр дороо англиар түгэн тархаж хүүхдүүдийн хүслэн түлхэр болсон юм. Гэхдээ Чарльз номоо хэвлүүлэхдээ Алиса төгсөн гар бичмэл дээрээ байгаагүй хэд хэдэн деталийг нэмж оруулсан байдаг. Энэ нь зөвхөн тухайн зохиолыг урт болгоо зогсохгүй. Чарльз тухайн амьдарч байсан нийгэмдээ игдүүдсэн далд эсэргүүцлээ үүгээр дамжуулсан гэж өдгөө зарим төгсчд үздэг. Жишээ нь уг зохиол дээр Алиса охин нэг үл мэддэг шингэнээ сууж бас яг ямар төрлийн мэддэхгүй муугны хоёр цахаас идэнгүүт толгой нь эргэлж сонирн болсноо биеийнх нь хэмжээ өөрчлөгддөг санаж байна уу? Түүхэн баримтуудаас үзвэл 19-р зууны Англид бараг айл бүрийн эмийн санд толгой өвтгөөс ахуулаад ханиалга найтайлга гэд бүхий л өвдөлтийг намдаж нам унтуулах шидтэй нэгэн сироп байдаг гэж. Энэ сиропыг бүр шөндөө уйлгнаад унтаж чадахгүй байгаа нь ялхсыг хүртэл тайвшруулан амраахын тулд уулгадаг байсан байна. Тэгвэл үүний найрлаханд нь арх, канабис, хлороформ болон морфин зэрэгс бүрдсэн лауданум буюу шингэн опиум байсан тул үнэхээр ч хүмүүсийг хурдан унтуулдаг буюу нэг ёсондоо мансууруулдаг гэжээ. Тэр цагт эмийн үйлдвэрлэл ямар ч хяналтгүй байсан учраас үйлдвэрлэгчид ийхүү ямар ч үтсийг эмэндээ чөлөөтэй нэмж өөрсдийн дураар зардаг байсан байна. Жухам тийм учраас тухайн үеийн шүүх эмнэлгийн тайлангуудад одоогийн нүдээр харахад үнэхээр цочирдсан баримтууд олноороо байдаг. Эдгээрээс нэгэн жишээг дурдвал 1854 онд Лондоны нэхмлийн үйлдвэрт 14 цагийн ээлжээр ажилладаг Сара Уитфилд гэх бүсгүй ажилдаа явахын тулд 6 сартай хүүдээ шүн бүр Godfrey's Cordial хэмээх няраад зориулсан гих опиумын сиропоос нэг халбаг өгдөг гэжээ. Тэр нэгэн гайтай шүн бүсгүй ээлжтэй гарахын тулд мөн л хүүдээ өнөөх сиропноос нэг халбаг өчгөд ажилдаа явсан байна. Гэвч өглөө нь ирэхэд хүүхэд нь нам унтаж буй харагдсан авч сайтар ажил уруул нь хөхөрч бяцхан биеийн хэдийн хөрсөн байжээ. Энэ аимшигт явдлыг шүүх эмнэлгийн юрдүүл опиумын санамсаргүй хортлого гэж бүртгэсэн бөгөөд уг эмтэй холбоотой ямар ч арга хэмжээ аваагүйгээр барахгүй тухайн сард нь л гэхэд яг иймэрхүү олон 10 нас баралд бүртгэгдсэн байна.
Мөн үүнээс гадна хатагтай Винсловын тайвшруулагч сироп хэмэх өөр нэгэн эмийн бэлтгэл тухайн үед асар их гүйлгээтэй байсан бөгөөд энэ нь хэтрүүлэн хэрэглэл няраа байтугай насанд хүрсэн хүнийг чүхэл түргэх хэмжээний морфин сульфат агуулдаг байжээ. Гисэн хэдий ч уг бэлтгэлийг сурталчлахдаа бяцхан сахиусан тэнгэрүүдийг амгалан гихчин байгаа ээжүүдтэй дүрсэлсэн байсан нь аимшигтай юм. Бас гүнгийн авхаа болон гахаа болж хувирдаг нярайн тухай хэсгийг түрүүн ярьсан да. Энэ нь Чарльз зүгээр нэг альвааг дэгсдүүлсэн хэрэг биш бөгөөд үнэхээр тухайн үеийн Лондонын эмнэлгийн тайлангуудад бараг үүнтэй төстэй гэмээр аимшигтай зүйл бичсэн байдаг гэж. Тодруулах юм бол асран хамгаалагчид нь опиумын тунг байнга хэтрүүлэн өгдөг ялхсын хувьд бие махбод нь илт доройтож жижигхэн хөгшин хүмүүс мэд агшдаг байснаас гадна няраа эндэд л гарах нь бараг л энгийн зүйл болоод байсан тухай эмчнэр тэмдэглэн үлдээжээ. Тийм ч учраас гүнгийн авхаан хайхрамжгүй байдал гахаа болон хувирч буй няраа бол зүгээр нэг утгагүй дүрсэл бас харин хүүхдүүдэд мансууруулах бодисоор санамсаргүй гихүү хайхрамжгүйгээр гихүү хордуулж байсан. Тухайн үеийн эхчүүдэд чиглэсэн далж хүмжлэл байсан байх талтай гэж хөдгөө зарим судлаачид үздэг. За үүнээс гадна бас уг зохиолоос ярихгүй өнгөрүүлж болохгүй нэг дүр бол яах аргагүй малгайч юм. Хизээч үл дуусах цайны цаг утгагүй гэмээр онцох тавраараа алдартай та бидний хайртай энэ дүр цаана бас нэгэн эмгэнэлт түүхийг агуулдаг. Виктория хатан хааны үеийн Англи улсад малгайчиг галзуу гэдэг хэллэг зүгээр ч нэг гарч ирээгүй юм. Энэ нь зөвхөн бүрх малгай хийдэг хүмүүс тохиолддог нэгэн төрлийн мэргэжлийн өвчин байв. Тухайлбал 1860 онд Английн баруун хойд мужийн Стокпорт хотын малгайн үйлдвэрт ажилладаг Томас гэгч нэгэр эхэндээ гарын салгандаг болсноо сүүлдээ энэ байдал нь бүр хоолой идэж чадхаа болтлоо дорцсон байна. Тэрээр малгайн үйлдвэрт 8 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд гарын салхинахтай зэрэгцэн ааш замж докторгүй болдог байсан учраас эхнэр нь эхэндээ түүнийг архиуснаас ингэдэг боллоо гэж боддог байсан бол энэ байдал бүр дамжирсаар 2 жилийн дараа гэхэд Томасын хэл яриа нээдэрч бүр ажлын байран дээр аврах туулай зэрэг хийм хардаг болсон байна. Даанч ажлынхан нь түүний энэ байдлыг шоолохоос бас мөнгөн усны хордлоход удаан хугацаагаар орсноос ийм ноцтой өөрчлөлт гарч байгааг ухаарах хүн байсангүй. Ингэж явсаар Томас нэг л өдөр ажил дээрээ өгтгийн унаж амиа алдсан ч бэлэвсэн ихнэр болон хагас үнчин болсон хүүхдүүдэд нь үйлдвэрийн зүгээс ямар ч нөхөн төлбөр өгсөнгүй. Мөн 7 хоногийн дараа л гэхэд үйлдвэрийнхэн Томасын оронд ажиллах шинэ хүн авсан байдаг. За хаанаас юу мөнгөн усны хордлоо болвоо гэсэн чинь тухайн үеийн Английн хатагтай ноёдын өмсдөг малгайг туулайн үсээр хийдэг байсан бөгөөд туулайн үсийг барьцтай хатуу эсхий болгож малгайн хэлбэрт оруулахын тулд мөнгөн ус ашигладаг байжээ. Харин ийхүү боловсруулах явцдаа мөнгөн ус халж хортхий ялгаруулдаг байснаас энэ нь айчмаар ажилчдын мэдрэлд нөлөөлсөөр малгайчдын дунд түрүүн дурдсанчлан гарын салганах тэгээд галзуурах сэтгцийн өөрчлөлттэй болох тохиолдол бишгүй гардаг байж. Тиймээс ийхүү сэтгцийн докторгүй байдалд орж хэл яриа бие авч явах байдалд гажиг өснөр малгайчид үнэхээр галзуу мэт харагддаг байсан бөгөөд эмчнэр үүнийг бүр малгайчдын чичиргээ хэмээн нэрлэдэг байв. Хэдийгээр ард иргэд эмнэлгийнхэн үйлдвэрийн эзэд тэрч бүхэл Английн төр засаг хүртэл малгайчдын энэ хачин байдлыг мөнгөн устай холбоотой гэдгийг мэдэж байсан ч ямар ч арга хэмжээ авсангүй. Энэ хооронд хичнээн хүн ингэж хордож өгсөн тооцоолгодож бэрх юм. Ингэж явсаар бүр 20 дугаар зуунтай золгож 1941 онд буюу дэлхийн 2 дугаар дайны үед сая малгайн усыг боловсруулахад мөнгөн ус хэрэглэхийг боловлжээ. Гэхдээ энэ нь төр засаг олон түмэн гинэтхэн ухаан орсон хэрэг бас харин зүгээр л дайны үед айранд тесрэх байдас хийхэд мөнгөн ус шаардлагатай болсон тул хоригдсан байна. Харин 3 дугаар сарын молтгочийн туулайн хувьд гэвэл англи хэлэнд 3 дугаар сарын туулай шиг галзуу гэдэг хэллэг бас байдаг байна. Учир нь жилийн энэ үед туулайнуудын ороон орж зан аашин докторгүй хурц ширүүн болдог гэж. Тиймээс л галзуу малгайчин 3 дугаар сар туулай мөнхийн цайлах нь зүгээр нэг хошин шог бас. Бүгд мэдэж байсан ч хараагүй мэд царайлсан. Золгүй малгайчдын эмгэнэлээс бүтсэн дүр юм. Тиймээс л малгайчин ба 3 сар тулаан энэ галзуу цайлах хизээж дуустдаггүй. Нэг л цагтаа гацсан байдаг бөгөөд үүгээр дамжуулан ажилчин ангийн яг л нэг том машины эрэг шурга мэт эцэс төгсгүй ажиллах байдлыг ёгтлон харуулсан уу гэлтэй. Тэгвэл төр засаг тоогоогүй ч ард иргэд яагаад боссонгүй вэ гэж та бодож байж болох юм. Хариулт нь тун энгийн айдас буюу бундын хатан хаан. Өөрөөр хэлбэл Саул хийвэл толгойг нь авах хэмээн хашгирдаг бундын хатан хаан нь мөн л Чарльзын санаанаас гаргаж ирсэн зүгээр нэг галзуу дүр биш юм. Тодорхойлбол хатан хааны цэцэрлэгчид андуурч цагаан сарнаа тарьснаасаа болоод цаад суулах яланд унахгүй тулд сарнаануудыг сандрангуй наргагүй улаанаар буцдаг хэсэг нь 1455-аас 1485 онд Англид төрсөн. Улаан цагаан сарнын дайныг шууд санагдуулдаг. Энэ бол 12 дугаар зуунаас Англиг удирдах байсан удмаас салаалсан Ланкастер болон Йоркуудын хоорондын мөргөлдөөн байсан бөгөөд улаан сарна нь Ланкастер, цагаан сарна нь Йоркийн угсааг бэлэгддэг байв. Энэ хоёр хаанд угсааны тэмцэл нь Английн түүхэнд хамгийн цус туюудын нэгт тооцогддог бөгөөд
Зарим их сурвалж дээр 1461 оны 5 өдрийн тултанд хоёр талаас 50,000 орчим цэрэг оролцсноос ойролцоогоор 28,000 амьд өргөцсөн гэдэг аимшиг тооцоо бий. Ийхүү Чарльз бунны хатнаар дамжуулан тухайн үеийн англичуудын улс төрийн тогтолцоо ард иргэдийг айцаар дарангуйлж хүмүүсийг бодож сэтгэх бус ердөөл дуулууртай байхад сургаж буйг өгөөдөн гаргаж ирсэн юм. Гэхдээ энэ сацуу энэ дарангуйл дээр тогтсон тогтолцоо эргээд өрсөн хүзэрнүүчийг нэг л үлээхэд унах хэврхэн эд болохыг бас сануулсан билээ. Мөн өөр нэг зүйл бол зөвхөн улс төр бус боловсролын систем юм. Алиса охин туулаа нөхрөн унахад Лондонг Парисын нийслэл гэдэг илүү зэргээр түүний сургууль дээрээ сурч цээжилсэн бүх юм холион бантан болж өөрөөр хэлбэл ямар ч хэрэгцээгүй болдог. Үүгээр дамжуулан өнөөгийн хүн төрөлхтний боловсролын тогтолцоо нь хүүхдийг ойлгуулахаас илүү зүгээр л робчиг цээжлүүлээд бодол санааг нь энэ ийм л байх ёстой гэсэн байдлаар сургах нь хүүхдийн сониуч мөн чанарыг хүртэл ганхуулж болцчихгүйг харуулсан гэж тайлбарлагддаг. Тийм ч учраас уг зохиол дээр заримдаа хүүхэд хатууга том хүнч зог тусам гүнзгий философийн асуултуудыг Алисад тавьсан байдаг нь үүндээ бидний энэ айдас, дарамт бас гаднаг яланцаг дотроо паланцаг тогтолцоон дотроос өөрсдийн зүрх сэтгэл турших төр төрөлхийн хүсэнүүч хүүхэд зангаа гээхгүй байж мөн чанар руугаа өндийхийг сануулсан болов уу гэлтэй. Тэгвэл балетын төгсгөл хэсэг болох шүүх хурал дээр шүүгчүүд болон гэрчнэр жинхэнэ шудраг ёсыг сахиулахын оронд зөвхөн хатны нүдний харцаар л Жекийг бүгд буруутай гэж үздэг. Хэдийгээр их зохиол дээр нь ямар ч Жек байдаггүй, харин түүний оронд Алиса охин шүүх танхимд шүүгддэгч уг шүүхтэр тэд мөн л Алисаг шүүх танхимаас зайлуулахын тулд гинтгэн л хаанаас ч юм 42 дугаар залд нэг бээрээс илүү өндөр хүн бол шүүх танхимаас зайлах хэрэгтэй гэсэн тогтоол гаргаж ирээд уншдаг. Үүнд нь Алиса игдүүцэн би өндрөөрөө бээр хүрэхгүй гэвэл ноён хатан хоёр түүнийг бүр 2 бээр илүү өндөр хэмээн буруутгадаг. Энэ мэт утгагүй залд нь мөн Чарльзын санаанаасаа зохиосон зүйл бус. Харин яг үнэндээ хүмүүсийн бий болгосон өнгө мөнгөний нийгмийг шууд талцсан хэрэг байлаа. Үүнтэй холбоотой бас нэгэн хэргийг дурдвал 1856 онд Лондон Whitechapel-ийн ойдолчин Мэри Барретт ердөөл 3 пенни үнэтэй далах хулгайсан хэрэгээр шүүхт дуудаgjээ. Гэтэл бүсгүй ардаа 3 өсвөлэн хүүхэдтэй байсан бөгөөд тэднэр нь 2 өдөр хилэн дээрээ юу ч тавиагүй байж. Гэтэл хүүхдүүдийнхаа төлөө өмх талах хулгайлсан хөөрхий бүсгүүд хагас жилийн турш шоронд хүнд хөдөлмөр хийлгэх ял оноосон байна. Ингэснээр угаас хоол ундгүй тамирдаж явсан 3 хүүхдийн ээж шоронд орсноос хойш 3-7 хоногийн дараа гэхэд хижиг өвчнөөр амиа алдсан юм. Тэгвэл уг бүсгийн шүүх орлуулсан яг тэр 7 хоногт яг тэр шүүх танхимд Английн нэгэн гүнтний хүү гэрийнхаа үйлчлэгч бүсгийг хүчирхийлэн хүнд гэмтээсэн хэрэгээр шүүхэд дутагдсан аж. Хэдийгээр түүний энэ бузар хэргийг олон хүн гэрчилсэн ч шүүгчдийн зүгээс гүнтний хүд ердөө 1 фунт стерлинг буюу тухайн үед түүний өглөө бүр уудаг оргилон дарсных нь үнээс ч бага дүнгээр торгуул тавиад сулсан байна. Ийхүү Чарльзын амьдарч асан үеийн Англи улсад шүүх засаглал аливаа хэрхийг шүүхтэй бодит нотлохоноос илүү тухайн хүний нийгмийн гарал үүсэл, байр суурь юм уу эсвэл зүгээр л тухайн үеийн шүүгчдийн ааш цангийн байдлаар шийдэх явдал их байв. Ийм ч учраас дахин хэлэхэд Чарльз зүгээр нэг хүүхдийн зохиол бичээгүй юм. Алиса гайхамшигын оронд хэмээх энэхүү зохиол нь маш олон давхартай бас ухаад левел ухаад л ахаар гүн гүнзгийн дээр математикчид математик талаас нь, философичуд гүн ухаан талаас нь, харин хэлний мэрэгчлэнүүд хэл зүүн талаас нь гэд өөрөөр хэлбэл хүүхдч бай, том хүн ч бай, хүн бүр өөрөөрийнхөө харж дүгнэх бас тайлах боломжтой тийм л мөнхийн дуусшгүй таврыг бидэнд үлдээсэн билээ. Яг л Алиса охин Чешир муурнаас би аль замаар явах вэ гэж асуухад муур түн рүү алангаар нь ч явсан болно гэдэгтэй адилхан энэ зохиолыг хэрхэн харж аль талаас нь дүгнэн судлах нь та бидний сонголт юм. Өгөөрэй Чарльз бидэнд танин мэдхгүй сэтгэлгээний эрх чөлөөг өгсөн мэт боловч мөн нөгөө тэгүр бид энэ эмх замбраагүй ертөнцид галзуу малгайчин 3 сар тулаа унтахаа 3 шиг гатсан байгаа гонигт хөв заяаг минь сануулсан болов гэлтэй. Гэхдээ хэдий тийм байсан ч ямар ч тохиолдолд Алиса охин шиг дотоод хүүхдээ алдахгүй байвс. Бид хизээ нэгэн цагт энэ утга учиргүй туулай нүхнээс сэрэх бүрэн боломжтой билээ. Ингээд энэ удаагийн дугаар маань ийхүү өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.